уялдаа холбооны асуудал гэдгийг би Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөө санаачлан хөгжлийн зөвлөгөн 2021 зөвлөлдөг арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сууц цөмжлөгчдийн холбооны хууль эрхцэн орчин боловсронгуй болгоход оролцогчдын байр суурийг сонсохоос гадна дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй суухийн төлөөлөлт мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа. Гүйцэтгэх компани дутуу үйлдэлсний ажлаас болоод жишээлбэл одоо сууц цөмжлөгчтэй холбоо өөрсдөө ингээ хохирдог тийм асуудууд байгаа байхгүй. Хүүхдийн тоглоомын талбай нь авахгүй, дээрэс нь одоо нөгөө амлгаа гэж байдаг шүү дээ. Лифтний хажуудлын амлгаа, одоо хажуудлын бүх ажлууд нь дутуу. Гэсэн ч гэсэн орчин суугчид 2015 оноос хойш хүлээсэн барилга учраас хүчээр шахам өнгөрсөн жил арай тарсан байгаа. Тэгээд одоо 150 өрхийн асуудал маань бол манай хувьд бол маш хүн дээр байгаа. 64-өөс 66 онд орсон одоо анхны огсрол байшингууд учраас дулаан алдагдал ихтэй. Тэгээ сүүлийн 3 жилдүүл бол дээвэр нь муудсан байсан учраас дээвэрт нийслэл юуны дүүргийн хөрөнгө оруулалтаар их хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр 5 байшингийн дээвэр хийж өгсөн. Хүүхдийн тоглоомны талбайг бас засаж сайхан болгох ажлууд бол дээр үеийн нэг төлөвлөлтөөр байдаг учраас хийх шаардлагатай. Зөвлөгөөнд Баянзүрх дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн Батам болон нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд дүүргийн удирдлагууд хороодын засаг дарга, сөөх, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өөрсдийн байр суурь үзэл бодлоо нэгтгэж олон талд асуудлыг хэлэлцэж байгаагаар онцлог болж байна. Түүгээрч зохисохгүй тус зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийн байр суурийг нэгтгэж хэлэлцэн тодорхой асуудлыг үр дүнтэй хэрэгжүүлэхээр дүүргийн хөгжлийн төвөөс зөвлөмж гаргалаа. Сүүлийн хэдэн жилд одоо зохион байгуулагдж байгааг уулзтууд болж байна. Жишээ нь одоо барилга хот байгуулалтын яам, эрчим хүчний яам, холбогдох яам агентлагуудын газраас одоо энэ сөөхтэй холбоотой ажилладаг, хамтран ажилладаг байгууллагууд, за даатгалын компаниуд, банкнууд гэх мэтлэн. Тэгээд дээрэс нь одоо дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар, хорон засаг дарга нар ер нь харьяалагдах одоо сөөхтэй холбоотой тэнд одоо ажиллаж амьдарч байгаа орсон суугчдын эрх ашиг шийдвэрлэх гол асуудалтай холбоотой ажилладаг бүх одоо яам тамгын газар шатны байгууллагын маань уулзалтаа хийж өнөөдөр одоо зөвлөлт уулзалтаа хийж байна. Нийтийн зориулалтад орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалахад тал бүрийн оролцоог тэгш хангаж хяналтыг сайжруулах асуудлыг зөвлөлдөх уулзалтын үеэр хөндлөө. Түүнчлэн сөөхийн даатгалыг хэрэгжүүлж гэнтийн эрсдлээс сэргийлэх шаардлага байгааг ч тэд хэллээ. тэр ажилт хийж үед өөртөө байгуулсан сөхөө хэн чадхаа болонгуудаа хорон дарагт ингээд та одоо энэ ажлыг шийдэж чи энэ гадаа юм төвшөлт явахгүй байна гэдэг ийм асуултуудыг хэлдэг. Гэхдээ иргэд өөртөө байгуулсан сөхөө өөртөө байгуулсан олон нийтийн байгууллагыг өөртөө хийх нь маш чухал байгаа. Сууц өмчлийн холбооны сөхөөхийн даатгал гэдэг асуудал бол хамгийн нэг төрөнд бол хэрэгжүүлэх одоо хөгжлийн төвийн дарамаар хэрэгжүүлж явах бах. Цааш тэрэн дээр бол ерөн сөөхүүд бол хамгийн тулгамтай бол тэр сөөхийн хөгжлийн гинтийн эрсдэл гарангууд ямар ч одоо даатгалын үг байдгүй. Амьдарч буй орон сууц орчин тойрноо цэвэр цэмцэр байлгахад зөвхөн сөөх бус орчин суугч иргэд дүүргийн оролцоо чухал юм гэдгийг онцллоо. Энэ үеэр улсын хурлын гишүүн Батамлон хувийн зүгээс 9 хороонд ангилдаг хогийн савыг хандуулсан байна. Зориуд хийх хүсэж байна. За баярлалаа.